Тэгээд газ нефт тээвэрлэгдэхээ болчих юм бол Европын эдийн засаг зүгээр хог болчихно. Ираныг бөмбөгтөөд эхлэх юм бол Иранчууд сая-саяараа зүхтна, хаашаа зүхтах юм бэ гэх юм бол Европ руу зүхтана. За тэгээ ийм юм эхлүүлж байгаа. Тэгэхээр Дональд Трамп энийг бүтнээр ойлгож байгаа юм уу үгүй юу би яг сайн мэдэхгүй байна. Европч бас энийг сайн ойлгож байгаа юм би яг сайн мэдэхгүй байна. Бигээ бодохоор ерөөсөө ойлгодгүй байх шиг байна. Яагаад гэх юм бол Либияг тултан бөмбөгдсөн, Сириаг тултан бөмбөгдсөн, Иракийг тултан бөмбөгдсөн, Афганистаныг тултан бөмбөгдсөн. Одоо Европ юугаараа дүүрсэн байгаа юм бэ гэх юм бол муслим хүмүүсээр дүүрсэн байгаа. Америк улс албан ёсоор Ирантай одоо дайн хийж байгаа. За тэгээд Дональд Трамп Америкчуудын Дональд Трампын улс төрийн карьерийн хувьд хамгийн том алдаагаа өнөөдөр өчигдөр хийсэн. За яагаад вэ гэх юм бол Иран хүмүүсийг сайн ойлгохгүй байгаа. Би тэгж бодож байна. За тайлбарлаад өгье. Яаж тайлбарлах юм бэ гэх юм бол нэг зүүрлэл түүхээрээ тайлбарлаад өгч заяа. Яагаад гэх юм бол Иран улсын удирдагч нар нь юу юм бэ гэх юм бол шашин дээрээ үндэслсэн. Аятолла Хоменей яагаад ирэх барьж байгаа юм бэ гэх юм бол нөгөө тэдний профет Мухаммед байгаа штэ. Тэрний ач тэ тэрний хүүхдийн хүүгээсээ гаралтай хүн байхгүй юу? Удам. Мухаммедийн удмын хүн. Тэгээд Ислам шашин гүн орцсон байгаа хүмүүс байхгүй юу? За тэгээ юу бодож байгаа юм бэ гэх юм бол тэд нар үнэн итгэж байгаа юм бол окей хойд амьдрал гих мэдчлэн. Тэ шашныхаа төлөө тэ нас барах юм бол юу болдго юм бэ гэх юм бол гигэн болчдөг байхгүй юу? Saint болчдөг юм. Бүр домог болчдөг байхгүй юу? Тэгээд Хоменей одоо нас барчих юм бол Хоменейг тэ Аятолла Хоменейг Нетаньяхуч байна уу, Дональд Трамп байна уу? Тэр шашингийн хувьд заяа. Тэгээ одоо монголчууд бидний хувьд бол Чингис хааны удмын хүнийг тэд нар ална гэсэн үг. Ойлгож байна уу? Тэ? Будда бурхан багшийн удмын хүнийг ална гэсэн үг. Далай ламын гэсэн хүнийг ална гэсэн үг байхгүй юу? За тэгээ монголчууд хэдүүлээ нөө Советийн үеэр гих мэдчлэн бид нар тэр шашин машингаа дийлхийн мартцсан тийм амир гүн шашинлаг хүмүүс биш. Гэхдээ тодорхой хэмжээнд байгаа. Гэхдээ энэ арабд юу гэдэг юм бэ гэх юм бол хүмүүс байна штэ. Алалалала гэл Аллаху акбар гэд өөрийнхөө дэлбэлцдэг. Өөрийнхөө амиа хорлцдаг. Юуны төлөө юм бэ гэх юм бол шашингийнхаа төлөө хойд амьдралтай диваачнд орохын төлөө тиймэрхүү хүмүүс байгаа гэсэн үг. Окей. Тэгээ Дональд Трамп юу бодож байгаа юм бэ гэх юм бол энэ хүмүүс над шиг саруул ирүүл тэ шашин бусын энэ амьдралаас өөр амьдрал байхгүй, дэлхийн ертөнцөөс өөр ертөнц байхгүй. Тийм учраас эндээ ингээд үр дүндээ хүрэх ёстой гэж бодож байгаа байхгүй юу? Окей. Дональд Трамп одоо амжилтанд хүрээд энэ 4 жилийн амжилтаа дуусгасныхаа дараа домог болох магадaltaй байхгүй зүүм хийчих юм бол Аятолла Хоменей тий шашныхаа төлөө нас барах юм бол домог болно гэсэн үг байхгүй юу? Окей. Бас тийм юмнууд байгаа. Окей. Одоо энийг яаж тайлбарлах юм бэ гэх юм бол Гиген Лоренс гэсэн хүн байгаа. Saint Lawrence тий Saint Laurentius. За энэ хүн хизээ төрсөн бэ гэх юм бол 225 онд төрсөн. Одоо бараг 2000 жилийн өмнө гарна, тий. Хизээ нас барсан бэ гэх юм бол 258 онд 32 настайгаа нас барсан. Тий. Тухайн үед нөгөө Pope биха доор ажилладаг байсан, шашин түгээдэг хүн байсан. Тухайн одоо нөгөө Кристийн шашин их амир удаагүй 200 хэдхэн жил болж исэн. За тэгээд Ромын удирдагч нар юу хийсэн бэ гэх юм бол Кристийн шашингийн Попыг алсан. Толгойн цавчаад алдсан. Яагаад тэгж байгаа гэсэн бэ гэх юм бол Кристийн шашингийн тэр сумын хөрөнгийг булаагаад авах гэсэн. Тэр өнөд идэлэл алт мөнгө гих мэд шин тэрийг хураагаад авах гэсэн. Окей, тэгээд тэр Попыг алхаас нь өмнө Гиген Лоренс араас нь явсан, аврах гэж үзсэн. За тэгээд ерөөхдөө шашингийнхэн толгойлогч нь ахлах нь одоо нас барах гэсэн, алуулах гэсэн учраас би яах ёстой юм бэ гэж зөвлөгөө тэр Попоос авсан. Тэ хамт ламаасаа тий. За тэгээд эсвэл нөгөө одоо Кристийн шашны далай ламаас гэд ойлгочих заяа. Тэгээд Поп нь юу хэлсэн бэ гэх юм бол битгий санаа зов минийхүү чи 3 өдрийн дараа миний араас очноо. Хоёлоо дивач руу явнаа гэд хэлсэн байхгүй. Тэгсэн чинь мань айгу тавьчихсан. Окей. Тэгээ энэ хоёр хүн бүр ингээд диважн, Крист, Бурхан, Библи 1000% итгэдэг хүмүүс байхгүй юу? Шашингийн хүмүүс. Окей. Бид нар шиг хүмүүс биш байхгүй юу? Окей. За.
Тэгсэн чинь Гэген Лоренс юу гэсэн бэ гэх юм бол Ромын удирдагч нь юу гэж хэлсэн бэ гэх юм бол би 3 хоногийн дараа манай шашингийн хамгийн үнэтэй үнэт зүйлсийг энэ үнэт эдлийг та нарт өгнө гэж хэлсэн. За 3 хоногийн дотор Гэген Лоренциус юу гэсэн бэ гэх юм бол шашингийнхаа бүх хөрөнгө үнэт эдлэл алт бүгдийг хандуулсан. Ядуу хүмүүс л ингээ бэлгэлээд өгсөн. Ерөнхийдөө мань хүн ромчууд тэр сумыг хоослохоос өмнө мань хүн өөрөө хоослцсон гэх юм уу да. Хандив болгоцсон. За тэгээ юу болсон бэ гэх юм бол Ромын удирдагч нар мань хүн бас ял өгсөн. Ямар ял өгсөн бэ гэвэл зүгээр толгойн цавчихгүй зүгээр алахгүй. Ямар ял өгсөн бэ гэх юм бол одоо энэ зураг нь байна заа юу нөгөө сумынхаа бүх хөрөнгөө ингээд мөнгөгүй хүмүүс ядуу өвчтэй хүмүүст ингээд тарааж өгч явах юм. За. Тэгээд ямар ял авсан бэ гэх юм бол амьд амьдаар шатаасан. Гэген Лоренсыг. За зураг нь энэ байна. Тэгээд энэ хүн ингээд баг барбекю митинг юм аимшиг юм болж байгаа шүү дээ. Тэгээд ингээд галан дээрээ мань хүн ингээд амьдаар шатж явахдаа юу хэлсэн бэ гэвэл намайг эргүүл. Окей, яагаад вэ гэх юм бол энэ тал нь аль хэдийн чанаад шарагдаа дууссан тийм учраас намайг эргүүл. Хөшөө. Чи маргааш өглөө юу хийх? Таач. Чи хуруугаа уншуулна. Залахгүй байна. За дарах. За. Нэгтгэс тавтах. Зуны амтлаараа жоохон амрын тэгээ буцаагаад ажилдаа орчин. Зээлээ төлнө. Тэгээ 30 настай хөвцсөн юм бол заяа. Хүү, чиггүүдээ талтаа орчлоо. 20 жилийн дараа тэтгэвдэх юм. Хүү, ямар сонсогч байна. Солиод байгаа зү. Би бас тийм байсан юм аа. Гэхдээ миний амьдрал минийх байх ёстой гэд би 10 жилийн өмнө шийдээд еврей хүн шиг хөрөнгөлөл үүсгээд хөрөнгө оруулалт хийгээд ирсэн. Амар хэцүү байсан. Сурж авсан юм аа би номын дотор шингээсэн, сургалт хийсэн, компани үүсгэн байгуулсан. Би энэ өвчнгоос салж чадсан. Тэ? Энэ хуруу шүү дээ. Хизээж хуруу оншигчтэй золохгүй. Never again. За чи адилхан ийм өвчнгоос салмаар байгаа юм бол зээл мэйл янз мөнгөний зовлонгоос салмаар байгаа юм бол би сургалтаа санал болгоё. Мөнгөний зовлон баяртай гэсэн сургалт. Эний талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видеоны эцэст эргээд уулзъя. За тэгээд саруул эрүүл ухаантай юм хүн ярих үгүй. Тэ? Би хойд амьдрал итгэдэг. Би ингээд гэгэрчих юм байна. Би домог болох юм байна. Ингээд нас барчих юм бол за иймэрхүү төрлийн хүмүүс байхгүй юу? Окей, тийм учраас ингээд тэдний бөмбөгдөөд үхээс айдаг байхгүй зарим хүмүүс нь. Үхэх юм бол бүр сайн. Шашгийнхаа төлөө нас барчих юм бол тэр 72 онгон бүсгүйчүүдтэй яан маан гэсэн юмд итгэцсэн хүмүүс байхгүй юу? Окей. За тэгээд ингээд Дональд Трамп нэгдүгээр тэрийг ойлгох байх шиг амар аюултай. Хоёрдугаар ингээд Америкагийн туг дүнгиж сая ингээд тавьсан. Тэгээ нэг улсыг хууль бусаар бөмбөгцснийхэн дараа. Одоо хүмүүс ямар яаж шоолж байгаа юм бэ гэх юм бол доор нь комментийг харчаарай. Бүгдээр ерөөхдөө комментууд нь тал нь сайн, тал нь шүүмжл байхгүй юу? За нэг нь ийм. Тэ? Анда чи туг андуурсан байна. Чи энэ тугийг яах ёстой юм биш үү? Тэ? Израилийн төлөө юм биш үү? Чи Израиль нохоо юм биш үү? За энээсээ бүр экстрим нэг коммент байсан энэ. Тэ? Америкийн туг юм улаан цагаан байх ёсгүй, цэнхэр цагаан байх ёстой юм биш үү? А тэгээд Америкийн юм стейтуудын мужуудын од байх ёсгүй, Израилийн од тавьсан чи яадаг юм? Тийм юм тавиад байгаа байхгүй юу? Тэ. За тэгээд өөр сенаторууд юу хэлж байна гэх юм бол энэ чи үндсэн хуулиа зөрчилж байна. Маш олон их хурлын гишүүн сенаторууд. Одоо их хурл дотор тэгээд сенат дотор хугарал үүсэж байна. Тэ. Тэгээ хүмүүс бүр ингэ шоолж байна те. Дональд Трамп Ираныг буудаж бөмбөгцснийхэн дараа одоо инх тайвны цаг ирсэн. Тэ. Өөрийнх нь твит дотор ингэ орсон байгаа шүү дээ. Тэ. Энэ доор бичсэн байна. Now is the time for peace. Хизээ time for peace юм бэ? Хизээ инх тайвны цаг ирсэн бэ гэх юм бол Америкчууд хууль бусаар Ираныг тултлан бөмбөгцснийхэн дараа. Тэгээд бүр дахиад нэг твит явуулсан. Ягаад вэ гэх юм бол Иранчууд чимэг болоогүй, бууж өгөөгүй. Тэ Donald Trump юу хэлж байна гэх юм бол any retaliation by Iran against the United States of America will be met with force far greater than was witnessed tonight. Иранчууд таамаар ямар нэг байдлаар хариу барих юм бол эргүүлээ биднийг бөмбөгдөх юм бол өчтөр орой өнөөдөр болсон юмнаас хэд дахин илүү хүнд томоохон бөмбөгдөл та хэдийг хүлээж байгаа шүү. Окей.
Окей. Тэгээд ийм алдах юмгүй хойд амьдралтай итгэцэн гих мэт шин байж магадгүй жоохон тийм үнцэг байгаа. Мэдээж тэндээ ингээд солиотой хүмүүс юм биш. Тийм саруул ирүүл мэдээж байгаа. Гэхдээ намайг бөмбөгч юм бол сайн л үз гэж бодож байгаа байхгүй юу? Нэг хэсэгтээ. Тийм. Окей, тийм үнцэг орцсон байгаа. Нэмээд дэлхийн ертөнцийн урд ингэж те хүнийг алгадаад доромжлоод ч юм уу нэр хүндлийн хог болгоод тэгээ иранчууд одоо зүгээр ингээд 50 энийг орхиж болохгүй байхгүй ямар нэг байдлаар хариу барих хэрэгтэй жижигхэн ч гэсэн. Тэгээд хариу барьж эхэлсэн яагаад гэх юм бол Иран зүгээр дахиад туужин Израиль руу явуулж байна. Зогсоогүй. Бас ямар мэдээлэл явуулж байгаа юм бэ гэх юм бол Йемен гэсэн улсын хүмүүс Иран талтай тэрний Йемений хүмүүс нь юу хэлсэн бэ гэх юм бол Йемен улсын цэргийн албан юу хэлсэн бэ гэх юм бол Америкчууд Ираныг бөмбөгдөх юм бол бид нэр Америкийн хөлөг онгоц усан онгоц бас бөмбөгднө. Йемений цаана хэн байгаа юм бэ гэх юм бол Хутисууд байгаа. Хутисийн цаана хэн байгаа юм бэ гэх юм бол Иранчууд байгаа байхгүй. Одоо ерөөхдөө геополитикийн тоглоом дараагийн шатанд хүрч байгаа. За, тэгээ Иранчууд бас нэмээд юу хэлж байгаа юм бэ гэх юм бол окей. Олон улсын хуулийн дагуу бид нар тий олон удаа шалгагдсан хяналтын доор бид нар атомын цахилгаан станц барих гэж үзсэн, ураныг баяжуулах гэж үзсэн хуулийн дагуу Оросуудтай хамт Хятадуудтай хамт гэхдээ одоо энэ олон улсын Nuclear Non-Proliferation Treaty дээр гар үсэг зурчих юм бол заяа. Цөмийн зэвсгийн араас нь явахгүй, цөмийн зэвсэг ийш тийш түгээхгүй гэсэн амлалттай тийм гэрээ зурчих юм бол тий улсууд ямар эрхтэй юм бэ гэх юм бол атомын цахилгаан станц барих эрхтэй байхгүй юу? Хинээс ч зөвшөөрөл авахгүй. Одоо би цөмийн цахилгаан станцтай болъё гэх юм бол эхлээ Хятадаас гар үсэг аваад дараа нь Оросоос гар үсэг аваад дараа нь Америкчуудаас гар үсэг авдаг юм биш байхгүй юу? Тэ энэ гэрээг зурчих юм бол олон улсын хуулийн дагуу чи танаа улс атомын цахилгаан станцтай болох боломжтой гэсэн үг. За энэ International IAEA гэсэн байгууллагын доор энэ дээр гэрэн дээр гар үсэг зурцсан. Одоо бид нар тэр гэрээг цуцлнаа. Яг гэх юм бол угаасаа хүчингүй юм байна. Хэрэггүй юм байна. Тэгээ одоо иранчууд юу хийж байна гэх юм бол та нар биднийг юу хийж байна гэх юм бол бид нар угаасаа цөмийн зэвсгийн араас нь яваагүй. Гэхдээ Израиль өөрөө цөмийн зэвсэгтэй. Гэхдээ бид нар цөмийн зэвсэггүй бидний бөмбөгч байна. Одоо иранчууд юу хийх юм бэ гэвэл цөмийн зэвсгийн араас бүр ирчтэй юм. Тэ? Гадафиг харж байгаа штэ. Цөмийн зэвсгээ хайдсан бөмбөгдөөд байхгүй болцсон. Садамыг харж байгаа. Цөмийн зэвсгээс татгалцсан, бөмбөгдүүлээд алуулсан. Тэ? Хойд Солонгосыг харж байгаа. Тэ? Цөмийн зэвсгийн араас явсаар агаад одоо цөмийн зэвстэй болцсон. Одоо Ким Жонг Ун тэнд ингээ даам сууж байгаа байхгүй юу? Хэж одоо арчсан хойд Солонгостой оролдохоо болцсон. Америкчууд оролдохоо болцсон, Япончууд оролдохоо болцсон, тий? Солонгосчууд оролдохоо болцсон, Хятадууд ч гэсэн тий? Гайгүй байгаа. Яагаад? Одоо их юм бол цөмийн зэвстэй учраас. Пакистан бас юу хэлж байна гэх юм бол наад Америкчууд хийж байгаа юм да бид нар санаа нийлэхгүй байна. Тий? Одоо муслим хүмүүс тэндээ мэдээж нефт олборлож байгаа, газ олборлож байгаа. Тэндээ нөгөө арабын орнууд ингээд бурзаалж байгаа, мөнгө олж байгаа. Гэхдээ тэнд бас нэг шашин гişсэн юм байгаа хгүй юу? Тэгээ одоо еврейчууд тий? Араас нь одоо нөгөө Пакистан, Иранд юу ярьж байна гэх юм бол энэ еврейчууд тий? Энэ Кристийн шашны хүмүүс хамтраад бид нарыг бөмбөгдөж байна. Одоо хэнийг алах гэдэг юм бэ гэх юм бол Мухаммед Prophet Мухаммадын тий төлөөлөгч удмын хүнийг одоо алах гэж байна гэж ярьж байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгээ одоо нэг муслим Кристи еврей бас нэг лайтай үнцэг орж ирж байна. За. Тэгээ иранчууд юу хэлж байна гэх юм бол окей бид нар одоо та нар бид нар лөө пууж нь явуулсан бид нарыг бөмбөгдсөн. Одоо бид нар та нарыг бас бөмбөгдөх эрхтэй. Бид нар бууж өгөхгүй. Одоо бас нэмээд юу ярьж байна гэх юм бол Strait of Hormuz одоо нөгөө дэлхийн газ нефтийн 20-25% нь тээвэрлдэг тэр далайн гарцыг бид нар хаачнаа. Тэгээ түрүүн хэлжсэн. Иранчууд Хутигаараа дамжуулаад ганцхан 1-2
газ юм уу нефт тээвэрлж байгаа усан онгоцыг пуужиндаа дэлбэлчин заяа. Тэгээд тэргээр дамжуулаад нэг ч усан онгоц явахгүй. Яагаад гэх юм бол тэр усан онгоцнуудыг тэр тээвэрлж байгаа газыг даатгах компани байхгүй болчихно. Одоо юу болж байгаа юм бэ гэх юм бол Сауди Араб, Иран, Катарын газ нефт тээвэрлж байгаа усан онгоцын даатгалын төлбөр тэнгэр рүү пуужинж байгаа гэсэн үг. Ашигын маржин бууж байгаа гэсэн үг. Тэгээ удахгүй даатгал зурхаа болчихно. Яг гэх юм бол нэг усан онгоц дэлбэрч юм бол хэдэн зуун сая долларын хохирлыг барагдуулах байхгүй юу? Тэгээд ийм олон улсын даатгал байхгүй юм бол тэр усан онгоцыг хаашаач явуулахгүй. Яг гэх юм бол зүгээр Агаас Б явж байгаа бөмбөг гэсэн үг байхгүй юу? Тэ? Хамбург хот, Роттердам хот төсөөлөө үзчих заяа. Тэ? Тийшээ ингээд нэг усан онгоц яваа тэгээ дил бүсэрч юм бол зүгээр бөмбөг ахгүй. Хитэн тэрбум долларын хохирлыг үүсгэж магадaltaй. Тэгээд тэрийг даатахаа болчих юм бол газын тээвэр бас явахаа болчих. Амар аюултай. Тэгээ нэг сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол Украинчууд, Америкчууд ямар юмыг ихлүүлсэн бэ гэх юм бол газ тээвэрлдэг дэт бүтцийг дэлбэрээд эхэлсэн. Nord Stream-ыг дэлбэлсэн. Тэгээд нөгөө илүү харгас болж эхэлж байгаа байхгүй. Окей, пайплайн дэлбэлж болох юм байна. Газ тээвэрлдэг хоолой дэлбэлчихье. Болох юм байна. Одоо Израильчууд газ тээвэрлдэг усан онгоцыг дэлбэлээд эхэлчих юм бол бусд нь бас тэгээд эхэлчихнэ. Ингээ явсараагаад аимшигтай болно. Тэгээд газ нефт тээвэрлэхдээ болчих юм бол Европын эдийн засаг зүгээр хог болчихно. Ираныг бөмбөгтөөд эхлэх юм бол иранчууд сая-саяараа зүхтна. Хаашаа зүхтах юм бэ гэх юм бол Европ руу зүхтна. Окей. За тэгээ ийм юм ихлүүлж байгаа. Тэгээ Дональд Трамп энийг бүтнээр ойлгож байгаа юм уу үгүй юу би яг сайн мэдэхгүй байна. Европч бас энийг сайн ойлгож байгаа юм би яг сайн мэдэхгүй байна. Би ингээ бодохоор ерөөсөй ойлгодгүй байх шиг байна. Яг гэх юм бол Либияг тултан бөмбөгдсөн, Сириаг тултан бөмбөгдсөн, Иракийг тултан бөмбөгдсөн, Афганистаныг тултан бөмбөгдсөн. Одоо Европ юугаараа дүүрсэн байгаа юм бэ гэх юм бол тэ муслим хүмүүсээр дүүрсэн байгаа. Тэгээд шашин шал өөр хүмүүс шүү дээ. Өхөд бэлэн хүмүүс. Тэгээд Европ хүмүүс биш байхгүй юу? Саруул эрүүл ухаантай биш байхгүй юу? Окей, тим аюул байгаа. Аимшигтай маа. Мөнгөний зовлонгоос салах амархан биш ээ, амар хэцүү. Гэхдээ хамгийн үр дүнтэй, хамгийн гоё амжилт гэх юм уу да. Яагаад гэх юм бол эний дараа чиний амьдрал чинийх болно. За, энэ сургалт дотор юу орсон байгаа юм бэ гэх юм бол би одоо 4-5 жил тасралтгүй хувь хүний сургалт контент явуулж байгаа. Эний тухай бүр 3 ном бичсэн. Энэ дээр хамгийн үр дүнтэй, арга сайтай юмнуудын оруулсан байгаа. За, тэгээ энэ зүгээр сургалт биш. Энэ зүгээр видео бичлэг биш. Энэ зүгээр юм унших биш. Хоёулаа хамт дасгал хийнэ. Чамааг ухамсартай болохын тулд, чамааг доор хаяж 6 сар мөнгөө далд хийлэгдэг болохын тулд хүн цохилт хэрэгтэй. Чамд хүн цохилтын үгнөө бас хөвгчлөлтэй. Фан. Чамаа ерөөсө зовоохгүй чи залахгүй чи ерөөсө уйдахгүй амлж जैन заяа. За. Ойролцоо 200 гаруй хуудас контент 25 видео бичлэгийн дараа чам бас юу гаргаж өгөх юм бэ гэх юм бол санхүүгийн тайлныг чинь гаргаад өгч. Хизээ хідэн төвөртэй болох юм. Би яг хизээ энэ зоолонгоос салах юм бэ. Бүх юм тодорхой. Одоо ганц үлдсэн юм юу юм бэ гэх юм бол чи өөр. Let's go.